Манайхан би амар даарцсан байгаа шүү. Сая скутертэй амар хүүтэн дэрлээ бүр гар бэрж чинь. Гэхдээ яадгийн шууд эхлэе. За ингээ мэдээ эхэлцгээе. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Апу ажиллаж байна. Хамгийн гоё пив гэдэг бол хамгийн фрешээр дөнгөж үйлдвэрээсээ гарсан пив шүү манайхаа. Фреш пив ууцаа манайхаа. Энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногт амлсан ёсоор энэ 7 хоногт нөгөө татвараа буулгая гэдэг кампань өрнүүлсэн. Маш олон хүмүүс дэмжсэн. Тэгээд дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт юу болсныг бүгдээ харъя. 24 оны сонгуулиар одоо энэ улс төр барьж байгаа намууд маань татвар татаасаа багасгана, зардлаа танна гэсэн одоо болтол хэлсэн аманда хүрээгүй харин ч бараг эсрэгээрээ болоо явж байна. Тэр тасан амлсандаа хүрэх хэрэгтэй. Татвар нийгмийн одоо асуудлын төр засгийн дарамтыг дийлэхгүй нэ. Ерөөс үлрүүгээ жоохон шантармаар. Нийгмийн даатгалын шимтгэлээ авсан. За нийгмийн даатгалын шимтгэл байгууллага төлөвлөгөөг яг бас ерөөсөө ойлгодог. Байгууллага яаж даатгахыг даатдаг юм те. Байгууллага асуудалд ороход улсаас яаж юу хариуцж даатгаж юу н хамгаалдаг юм бэ? Тийм байхгүй. Чи нэрээ энэ цар чи нөгөө үл хөдлөхөд зарсан шүү дээ те. Энэ шингээд авчих юм. Тэр яг тарах юм ээ. Би өөрөө нэг зарж байгаа юу үл хөдлөх вэ? Хэрэглэгч бизнес хоёр дээр татварын дарамт дэндүү их байх ёсгүй. Манай залуучууд маань нэгдэж дуу хоолойгоо зүгтаа хүргье гэсэн юм. Уриалга гаргаж байна. Энд нь юу байгаа вэ гэхээр нийгмийн даатгалаа 50% багасгаа дарганараа. Хүн амын арлагын алдан татвараа 1% болгоо. Нөөтөө 50% багасгаж 5% болгоо. Нэг жилийн боржуураа дараа жил хийчих. Боржуур байшин барилга хэрэгцээтэй хэрэггүй юмудаа нэг жоохон гүрийчих. Ийм хэцүү байж байгаа нөхцөлд бол нэрээ та нарт ингэ гүриймэр биш. Заавалчгүй бид нар боржуусолж яах вэ те энэ нэг жилдээ жоохон гүрийчил та. Тэгэхээр энэ бодит татварын шинжилэл, нийгмийн даатгалын шинжилтийг бууруулж өгөөч гэж төр засаасаа хүсмээр байна. Та бүхэн бас дэмжээрэй. Үр дүнд хүрэх боломжтой гэж бодож байна. Одоо харалтсан татвараа буулгаа, нийгмийн даатгалаа буулгаа. Хэссэн шидээр маний тэгээ дарамтлаад хааж буучихгүй шагаад баста нар. Тийм байхгүй заа юу? Ямар ч юм тийм биз та. Энэ одоо үнэхээр ингээд тэмцээд буурдаг бол яг тэр хэмжээгээр ажлынхаа салхи нэмье гүлгнүүдээ. Воо браво! Амар олон залуучууд би энэ ч бүгдийг гаргаж чадаагүй маш олон залуучууд ингэж рил хийсэн. За дээрэс нь профайл зургаа татвараа багсах гэдээ өөрчилсөн. За тэгээд энэ 7 хоногт та бүхнийг бас ямар нэгэн байдлаар за видео хийж чадахгүй болвол нөгөө нэг ингээд юугаа сольждаг шүү дээ. Тэр чинь юу гэдэг вэ нөгөө. Тийм. Энэ 7 хоногт бид нэр фрейм хийж за энэ 7 хоногт бид нэр фрейм хийж байгаа. Тэгээд та хэрвээ өөрийнхөө фреймийг татвараа багасгая гэж өөрчлөхийг хүсэж байгаа юм бол яг одоо энэ видеоны доор хамгийн дээдлэлт нь пин пост хийгээд оруулсан байгаа. Энэ пин постын линк дээр дараад тэгээд фреймээ өөрчлөх боломжтой шүү. Бүгдээрээ татвараа багасгая. Дараа 7 хоногт илүү хүчтэй үзцгээе манайхаа. Татвараа багасгая шүү манайхаа. За тэгээд татвар багасгахтай холбоотойгоор Баярмаа гишүүн бас ярилцлага өгсөн байна. Хамгийн гол эцсийн зорилго бол энэ Монгол улсын хөгжил гэдэг чинь иргэний баян байх хэсгээс л хамаарна шүү дээ. Тэгэхээр миний гол хэлээд байгаа санаа бол за тэр иргэдээ баяжуулдгүй маа гэхэд иргэн баян бол улс баян гэдэг үг нь тий ураа биш үү. Тэгээ иргэдээ баяжуулдгүй маа гэхэд ядаж тэр үүрүүлсэн тэр ачаанаас нь жоохон хөнгөлөөч. Тэр 10% татврын нэг болгооч гэсэн ийм л зорилго байгаа. Засгийн бааз шүү дээ. Зөвхөн засгийн бааз 5.8 тэр бумын тендер зарлж шít. Тэгэхээр чин дахиад цаана зүгээр нэг 5 байгууллага иймэрхүү хэмжээний тендер зарлж ийн гэд бодоход тэндээс чин тэр 5.5-ын 25 гээд 2.5 их найт чин тэндээс баг гараад ирж болж байгаа байхгүй юу. За дээрээс нь нөгөө 100 яман 60 ухна гэдэг шиг те 23 ширхэг сайттай үйл ажиллагаа явуулах ямар шаардлагатай юм. Үнэ. За ямар ч байсан улсын хурал дотор бас ингээд гишүүд маань дуурайд ихсэн. Ардын нам дотроос, ардсан нам дотроос ингээд дуурайд ихсэн. Одоо хүн намынхан маань бас жоохон дэмжиж өгөрэй. Та хэдийгээ өдөр чинь бас л дотроо цавын задалтаа бас итгэл найдвар тэгээл явж идэг шүү. За ингээд гишүүд маань бас дуурж байна. За ер нь Монгол улс маань
ямар улс болсон юм бэ? Хэрвээ татвар буулгачих юм бол бид нар бол бүтээгч улс болно. Гэтэл өнөөдөр ямар улс байгаа талаар мэдээ авсан. Оны эхний 3 сарын байдлаар 2.2 сая иргэнд 644 тэрбум төгрөгийн халамж олгож энэ нийт хүн амын 62.7%-ийг эзлэж байна. За энэ тоогоор бид нийтээрээ халамжинд хавтгаарч ажил хийх хүн олдохгүй байна гэж шүүмжилдэгч бодит амьдрал дээр халамжийн мөнгөний 60% нь буюу 387 тэрбум төгрөг сар бүр хүүхдэд олгогддог 100 мянган төгрөгөнд зарцуулагдаж байна. За харин яг зорилттой бүлгийн халамж нийт санхүүжилтийн маш бага хувийг эзэлж байна. Яа, манай Монгол улс чинь баг халамжийн улс болсон байгаа үстэй тий. Тэгээ яг жинхэнэ халамж хэрэгтэй хүмүүс нь бол хамгийн бага халамжийг авдаг. Тэ нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй, өнчин одоо юу байдгийг те. Энэ хүмүүс маань хамгийн бага халамжийг авдаг. Гэтэл халамж ерөөсөө ингээ хавтгаарсан байгааг л энэ чинь сааж бол. Халамжийн эффект яадаг вэ гэхээр хүмүүс ажлыг сонирхолгүй болж идэг. Харин татвар багасхлаар эффект нь юу болдог вэ гэхээр хүмүүс улам их баялаг бүтээх сонирхолтой болж идэг юм монголчууд нэ. Тэрийг маш сайн ойлгооч гэж хүсэж байна. Тэгээд татвараа ямар ч байсан буулгацгаая манайхаа. За манайхаа хамгийн сайн пив гэж ямар пив гэдэг вэ гэхээр үйлдвэрээсээ дөнгөж гарсан цоошин фрешэрэ байгаа пив бол хамгийн гайхалтай хамгийн шилдэг пив шүү. Тэгэхээр та бүхэн үндэсний үйлдвэрийн шууд хүсгэж дээ. Дөнгөж үйлдвэрээсээ гарсан шинэхэн пив ууж байгаа манайхаа. Always fresh. Хамгийн шилдэг пив юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэглэдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулшгүй. Хамгийн зөвлөн шар ариг халуун өдөр тис хөднөр. Азийн номер 1 бий. Маягт баригддаггүй залуусын сонголт. Бусад пив ухаар яадыг би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ирчүүч амдаг гэдэг. Хансаг зөөлөн амт Монгол премиум шар ариг. Хамгийн шилдэг пив юу вэ гэж юу? Хамгийн фреш нь хамгийн шилдэг. Always fresh. За энэ 7 хоногт одоо 3-7 хоногийн турш явж байгаа түц ажиллагаа гэдэг нэг том ажиллагаа явж байгаа. За энэ 7 хоногт олонний анхаарлыг татсан маш олон хүний зүрхийг шархируулсан нэгэн түц одоо хураалт гэх үү буулгалт болсон байна. Тэгээ одоо ганц амьдралаасаа салчуулагч чинь өөжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвар нь 80% хүртэл алдсан юм байна. Тэгээ одоо тэргээрээ амьдрч чинь им тариагаас л болдог юм байна. Тэгээ хэрвээ тэр маань ачигдчихвол одоо ингээл чинь им тариагаач авч чадахгүй дөх. Тэгээ ийм байдалтай болчихвол үе мөчний хүнд өвчнөр ингээд сүүлийн 8-9 жил ингээд ийм өвчнөр хөтөлж байна. Тэгээ үндэ өөр болол их чинь ямар ч ажил хийх боломжгүй чадахгүй. Тэгээ ийм учраас ганц түүцийг маань үлдээж өгөөч л гэж. За төр засгийнхандаа гуйж байна. За ингээд ийм хөгжлийн бэрхшээлтэй маш олон хүмүүс төгс эргэлт юм байна. Гэтэл юу болсныг харъя. Би 39 хааны зээл аваад энэ баян зэрэг дөрвис хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлгээд нийтээ 50 сая мөр биеийг босгосон. Би төр засгас би хуугаагүй. Тэдний найдар нэгдэж бид борж өгөхөр ингээ амьдарч байгаа хүмүүс яаж байгаа. Надад одоо юус амьдрал сонгол байхгүй. Миний амьдрал итгэл юм бата шигадэр дүргийн газрын зоргоор болоод ингэж болдгийм хүний хөрөнгийг шүн өрөөд үл цагаар тэгээ хүн байхгүй ямар ч үгүй хөгжлийн мишэлтэй усуудыг ингээл тийм ээ. Би ч надад хамаарлгүй бол хаяа тийм сэтгэл төрөхгүй үнэхээр сэтгэл өвдөд ирж байгаа шүү дээ. Арай гомдмор гэстэй ямар ч хүн харсан. Ёстой хамгийн муухай нь өөртөө ардын нам чинь 2025 оны хөгжлийн бишэлтэй усуудыг дэмжигч хийнэ гэж амлж хөгжлийн бишэлтэй усуудаас санал авсан усууд шүү дээ. Тэгчгээд яагаад эднийг одоо ингэж хог шиг ингээ хайж байгаа. Өдрийн цагт дулаан байсан бол хамаалгаа тэр усууд чинь амиа юм. Шүн ингээл тийм ээ хамгийн муухай хүнлэг бус загнаж байгаа. Би одоо гомд чинь миний хөдөлмөр шидэж буулгахгүйгээр шууд имэлдүү авчил гэсэн чинь шууд бүгдээ буулгаад унс тэгэл
Эвдэлт өмс. Ингэж болохгүй өстэй. Ингэж дарангуул харгислал байж болох уу? Хар шөнөөр хүний өмчөнд ингэж халдаад бүр за ирүүл саруул хүн байсан бол хамаа алах. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ингэж болох юм уу бид хашаалгуу аваачаад тавьчаа гэсэн чинь шууд өгөхгүйгээл эвдлээл тэгээд одоо нэг жижигхэн зайр өмнө түүсээс одоо хаашаа авч явсан юм бэ? Ийм байсан. Ийм. Энд чинь бидний маш их хөдөлмөр шүү дээ. 2013 оноос хойш ингэж хөдөлмөрлсээр хагаад энийг бий болгосон шүү дээ. Газар албаны зураг аягүй харгас. За шууд эвдэл. Шууд эвдэл. Яа. Эсвэл үнэхээр хүнлэг биш юм аа. Аягүй муухай харгас. Тэгээ эн чи одоо ямар ч шүүхийн шийдвэр байхгүй. Тэ ингээл хамгийн гол нь дахиад хэлээ те. Энэ төцнүүдийг Улаанбаатар хотоос өөрсдөө шинжилгээд шинжлүүлээ. Тэгээ нөгөө хүмүүс нь дарамтанд ороод түцээ аваад тэгээд дараа нь дахиад ингээд өөрсдөө эвдээд буулгачих жоох байхгүй. Тэгээ энэ бол үнэхээр маш муухай санагдсан. Тэ маш олон хүмүүсийн амьдрал одоо энэ хүмүүс одоо цаашаа яаж амьдрах нь ойлгомжгүй. Гудамжинд гарах юм уу? Одоо яахан гуйлг гуйх юм одоо яаж амьдрах нь үнэхээр ойлгомж байхгүй. Энэ хүмүүс чи 10 жил 20 жил яг энэ түцээрээ амжиргаагаа залгуулсан хүмүүс байна шүү дээ. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн нэг бичлэгийг үзье те. Өнгөрсөн 7 хоног тавьсан. Тэгээд яг тэр бичлэгийг дахиж би үзүүлмээр санагдсан. Энэ хэсэгт ингээд 3 түц бидэд ингээд зөөлсөн байна. Ингээд яг суурин дээр ийм их болчихсон. За яг өндөө бол яг энэ хэсэг маань ногоон байгууламж байх хэвээр. Одоо энд ингээд нэг мод ингээ ийм мод ногоон байгууламж байх хэвээр байсан газар түц байсан байна. За одоо эднийг ингээд уухад нүүдгийг шилжүүлээд энэ хэсэг хогнуудыг ин цэвэрлээд бидэд энэ ногоон байгууламж болгож цааш нь хөгжүүлэх юм аа. Ямар тий энэ ч одоо та нар ойлгож байна уу миний яриад исэн юмыг? Хотоо гоё байлгыг, хотоо цэвэрхэн харагдуулъя гэдэг нэг юм тэнэгдүү бодол өөрсөн засаг дарга. За тэрийг тэмжиж байгаа нэг баахан иргэд байх шүү га. Өстой гоё хот гаргаж шít гоё хот гоё л болж шít. Эн чин уг нь зах зээлийнхаа жамаар алах болох ёстой байсан юмыг зүгээр ингээд аваачаад хүчээр нураагаа ичиж байгаа. Тэгээ тэрний цаанд хичнээн 100 хичнээн мянган хүний амьдрал, мянган түвшний цаанд дахиад 5 10 хүн байгаа шүү дээ. Тэгэд энэ хүмүүсийн амьдралыг нурааж ачаад энэ газар дээр ингээд зүлэг тарина гэдэг ийм эргүү тэнийг юм шиг юм яриад зогсож байгаа байхгүй. За үнэхээр манайхаар да. Үнэхээр хотоо гоё харагдуулж байгаа юм уу? Түцэл байхгүй болчвол хот гоё болох юм уу гэдгийг бүгдээр нэг бичлэгээс харагддаг. Өчигдөр ирээд энэ ойрын үед манай улсын төв талбай гэж юм нөхшөрсөн нэг тийм намдуул 28 ч юм уу эсвэл үнэхээр сумын наадам ч юм уу те иймэрхүү байдалтай болоод хэд хонжин бодвол шинэ жилийн чимэглэл асдаг юм төмөр байгаа. Ийм үчлийн. За хашааг яваад өнгөрөөд дуусангууд мэдээж нөгөө одоо төмсгч юм уу одоо мэдгүй хавдрч юм уу гэдэг нөгөө амар хөшөө байна. За энэ амар сайхны алдарт усгүй фонтон аваад бид нар мэдчихэж байгаа. Энэ зогсоол бол хуучнаар нөгөө драгоноос орон нутг руу хөдөлдөг гэсэн нэг тийм баазны газар шиг байсан. Улан бүр ингээд ноороогоод улан бүр хартаагаад улан бүр яг ингээд Нямбатрын өөрийнхөндөө энэ соёлгүй хөдөөний энэ хот гэдэг энэ орон зайг огт ойлгоогүй энэ байдал ингээд бүх талаараа өртөөд бүгд яг энэ хотын дарга шиг болж байгаа хгүй. Энийгээ зайлуулаач л гэж одоо дахин шаардмаар байна бүгдээрээ. Ийм л байна яхаа. 100 задгаа 60 хагархаа. Бүх юм нь эмх зэгцгүү. Ёстой яг сая үний хэлж байгаа хгүй те. Яг нэг юм тэ бүр ингээд нэг юм сумын наадам дээр явж байгаа юм шиг мэдрэмж байгаа шүү дээ. Ингээд хаа сайгүй нэг юм яатсан тэнцэн үдээд ийм хачин байдлыг өөрсдөө зохион байгуулж тэр нэг ямар ч урлаггүй эв хавьгүй нэг амар том майхаа авчид тавьчихсан тэрнийхээ голд. Үдээд ийм байж түцгүй олчвол гоё болно гэж ярихаасаа ичихгүй байна уу хүмүүсээ? Та нар яагаад энэ юмыг та нар эхлээд энэ талбайхаа юмыг гоё олгооч. Та нар өөрсдийгөө хариуцнаад усан хориглуулаад аштайхан болгочих. Тэр нэг аль шинэ жилээр хийсэн юмнуудаа аштайхан болгочих гэд ярихын оронд хүмүүсийн амжиргааг таслахаа хамгийн урд болгоно гэдэг чинь одоо юу гэсэн үг? За дээрэс нь ер нь Улаанбаатар хотод хүүхдүүд ямар хөө байдалтай байгаа бүгдээр. Машинууд наашин дайрчих гад гэдэг байхгүй юу? Машинууд зогсохгүй байна тий. Маш гэлэн дохио асчаад зогсдог байхгүй тэр маань.
зарим нь зогсохгүй, зарим нь өргөчих гэж. Сургуультай явхад хамгийн аюултай зүйл юу гэж бодож чинь чиний гарц. Манай яг гэрийн тэнцээ гэрэл охоо байдаггүй. Тийм болохоор би хоёр дүүгээ ингээ хичээлийн тарахаар ингээ авч явахаар амт хэцүү. Нохоод амьд ирдэг. Борох боднооч хацгаад дэрдээ. Манайхаа явхад 2-3 дэрдэн хоног тавьчих. За ийм байна. Тэгэд та нар бодор. Аль нь priority юм бэ? Аль нь хамгийн чухал юм бэ? Хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаагүй ээжиж л тэрүүгээр очиод түцтэй тэмцээд байгаа. Хүүхдүүд нь маш аюултай байлтай. Энэ болохоор сургуулийн гадна талаас авсан бичлэг байгаа. Сургууль нь ерөөсөө хашаанаасаа гараад шууд зам. Тэгэд энэ чинь маш олон хүүхдүүд бэртэж гэмтдэг, осолд өртдөг. Тэгээд дээрээс нь сургуулиас тараад явхад маш аюултай орчноор явдаг юм байна. Энэ талаар ярьсан. Тэгээ аль нь чухал юм бэ нэм Баатар дарга? Та бүхэн бодоод үзээрэй. За тэгээд дээрээс нь одоо урт цагааны гэстэй гой болгоно гэж амлаадсэн тий. За тэгээд нөгөө чөлөөсөн газар дээр нь юу болж байгааг бүгд харъя. Яагаад бид энэ гудамжийг яг одоо урт цагааны гудамж гэдэг нэрслэр нь цэцэрлэг түрээлэн зохион байгуулалт би одоо Улаанбаатарчууд ирж мардаг ийм талбай байгуулж болохгүй юм бэ гэдэг бас асуултыг бид өөрсдөөсөө тавих хэрэгтэй. За энэ урт цагааны гудамжийг жинкнээс тэр урт цагааны гудамж гэдэг нэрхүүлг нь өөрөө явдаг тийм ээ. Тий жуучны гудамж байдаг ийм хот маань бас нэг хэсэг ч гэсэн бас өөрөө тийм давчуу биш ийм орон зай. Яагийн иймэрхүү урт цагаан та бүхэн нэрээ урт цагаан дээр яваад үзэр ийм шин барилга баригдаж байгаа юм байлаа. Уг нь эн чинь буулгаад оронд нь гоё ногоон болгоод баг яаж гэлээстэй амар гоё юм байсан тий. Микрофон дээр ингэж ярьсан микрофон дээр шүлсэн хатаж амжаагүй байхад нэг хүн байшин барих хэлж хаалнастай алж өгч барилгаар л манайхаа цамтаас гараа хурлаараа гэж орлоод итгэв. За тэгээд ер нь одоо анзаарч байна уу тий. Та нарын төцөл буулгачул гой болгоно гэдэг юм чи яг үнэндээ ямар логиктой юм бэ гэдгийг тэр дэмжиж байгаа иргэдэн ч хараасаа тэгээд энэ тэнэг санаачлагыг гаргасан одоо удирдлагууд нь ч хараасаа. Тэгэд өвснөөс илүү хүний амжиргаа гэж хүний амжиргаанаас илүү өвс гэж бас байдаг юм байна Улаанбаатарт. За нэг иймэрхүү юм боллоо. Тэгээд бүгдээрээ бодцгоё. Тэгээд та бүхний одоо төцөл зайлуулчуд гоё болно гэдэг хот ч одоо ямар байгааг та зүгээр гэрээсээ гараад хараа. Манайха хайртай хүнтэйгээ мөрөөдлийн хөлөг онгоцоороо тэнгис талаагаар аялмаар байна уу? Яг л Jack Ross хоёр шиг. Тэгэх юм бол яг одоо анхаарлаа хандуулаарай. Skytel-ийн шинэ урамшууллын хөтөлбөр эхэлсэн байна. Урамшуулалд орсноор хосоор мөрөөдлийн хөлөг онгоцоор аялахаас гадна Skytel-ийн дижитал бэлгүүдээс хожих боломжтой юм шиг манайхаа. За тэгэхээр та яаж урамшууллын оноогоо цуглуулах вэ гэхлээр шинэ хэрэглэгч болох, дижитал картаар карта цэнэглэх, дата багц авах 11, 14, 21 мянган төгрөгийн картуудаар дансаа цэнэглэх бүрдээ та урамшууллын оноогоо цуглуулах юм байна. Та iPhone 16 гар утасны эзэн болохоос гадна хосоороо хөлөг онгоцоор аялах эрхийн бичгийн эзэн болох юм байна. За 4 сарын 30, 5 сарын 30, 6 сарын 30-нд хосоороо хөлөг онгоцоор аялах эрхийн бичгийн ялагчид тодорхой юм биш үү? Skytel хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялцгаая. Jack Ross хоёр шиг. Ой. Аялаа. Дижитал карта цэнэглэх хөлөг онгоцоор аялах. 11, 14, 21 мянган төгрөгийн карта цэнэглээд iPhone 16 гарч болон аялын эрхээ зөвлөлөн мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай. За манай дарга нар чи ерөөсөө ингээд улсын их хурлын тагамдтай би бинийгээ ихт оромжлох юм аа. За тэгэл өстой айгүй чухал яриа их явах юм. За тэгээ ер нь манай дарга нар үний яриад байгаа юм уу, худлаа яриад идэм үү бүгд харъя. Сая бол Нямбаатарыг яаж худлаа шаадгийг нь бүгд харлаа шүү дээ. Гой болгоноо л гэдээсэн чинь дээр нь барилга авч байж байгаа шүү дээ. За тэгээд харъя.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан улсын хурлын гишүүд засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авдаг. За гэтэл сайд нар хариултанд дундаа худлаа үг шургуулж салбарын асуудлыг мэдэхгүйг далимдуулж гишүүдийг хуурж байна. Өнгөрсөн намаар төсөв хэлэлцэх үеэр сангийн сайд жавхлан төсвийн зарлыг танах ямар ч боломжгүй гэж тасгүрэж байсан. За гэтэл ерөнхийлөгч хориг тавингууд алдагдaltaгүй төсөв бариад орж ирэх жишээтэй. Энэ бол түүний худал үгийн нэг л жишээ. Энэ байтугай худлаа зүйлсийг ярьсан гэдгийг гишүүд батлан хэлж байна. Өсөв бид нар таньсан шүү дээ тий. Тэгэхэд нөгөө жавхлан сайдын өгсөн мэдээлэл бол худлаа байсан гэдэг тэр зүйлийг бол аюу сайн мэдсэн. Хоёрдугаарт бас яг томилтын зардалтай холбоотой бас яригдчих хаад бас л худлаа мэдээлэл өгчээсэн. Би нэг бүр бодиттой тод жишээ хэлье. Өнгөрсөн намар 25 оны төсөв хэлцэж яхад төсвийг алдагдaltaгүй батлая гэж гишүүд зөндөө санал гаргасан. Гэтэл сангийн яамнаас тухайлбал боломжгүй. Том төслүүдэд явуулахын тулд хөрөнгө оруулалтад хэрэгтэй. Тийм учраас төсөв одоо нэг тэр 2.8-ийн хувьд орчмын алдагдaltaтай ажиллах. Алдагдaltaтай батлаад ингээ явахаас өөр байхгүй. Хөгжлийн төсвөө гэдэг. Гэтэл ерөнхийлөгч хориг тавиад 7 хоногийн дараа буруулаад ороод ирж болсон шүү дээ. Би статистик харж мэдээлсэн л гэж надад тайлбарлаж байгаа байхгүй. Гэтэл тэр статистик дээр яг тгээ бичсэн байсан. Би харахад арай өөр юм харагдаад байгаа байхгүй. Зүгээр захын дэлгүүрт ороод өсгөх бүрлийн үнэ яаж өөрчлөгдсөнийг хоёр дэлгүүрээр хараад мэдчих боломжтой зүйл шүү дээ. Цуулганы танхимд энэ дээр бид нар худлаа ярих хэрэг хинтж байхгүй шүү дээ. Энэ мэт чуулганы танхимд худлаа ярьж хариуцлагагүй мэдээлэл хийж байгаа засгийн газрын гишүүдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Иймдээ ч тэд худлаа ярьсаар байна. Өнгөн дээр улсын хурлын гишүүдийг хуурч байгаа мэт боловч бүхэл бүтэн улсын бодлого тодорхойлж шийдвэр гаргаж байгаа хүмүүс ингэж аашлах нь зохимжгүй гэдгийг хэлж байлаа. Дана худлаа шахин жахмэн худлаа шахавал чачтай. Гүнээр татвар буулгыг л өстө болохгүй л гэдэг байгаа байхгүй. Тэгэл яг цагаад болох юм бол болно шүү дээ. Ямар ч асуудал байхгүй. За ингээд ер нь бол манай дарга нар маань дээд доодгүй худлаа ярьдаг юм байна. За тэгээд сая худлаа ярьж болохгүй гэсэн гишүүн бас нэг жоохон алдаа гаргасан байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хөлсний хувьсгал Атрийн аян гэдэг хөтөлбөрүүд өнөөдөр дунд чатандаа очиж бүгд авилгаж байна. Бүгд цаар мөгжиж байна. Хэрэгжилт нь өнөөдөр байхгүй байна. A few moments later. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан олон хөтөлбөрүүд өнөөдөр амжилтаасаа хэрэгжиж байгаа. Хүнсний хувьсгал, Атрийн аян, тэрбум мод. Дороо газар дээр өстө дороо эргэжиж чинь тий. Загнуулсан махалдаа чи одоо юу яриад байгаа чи одоо айлгуулсан байв. За маргааш залруулаа илжээ даргаал гэсэн. За энэ болохоор одоо нөгөө энэ 7 хоног чи баахан хүнсний тухай ярьсан. Евразийн гэрээ мэрэ гэдэг ингээд маш олон хүнстэй холбоотой асуудлууд орж ирсэн. За тэгээд хүнстэй холбоотой бас нэгэн асуудал орж ирсэн нь юу вэ гэсэн чинь нөгөө гурилын онтой холбоотой асуудал орж ирсэн. За одоогоос яг нэг жилийн өмнөх цудын хүндрэлийг даван туулах зорилгоор гурил болоод Улаанбуудан гайлын алан дотыг тэгэлсэн байдаг. За энэ шийдвэрийн хүрээнд зах зээл дээрх гурилын үнэнд тодорхой хэмжээнд тохируулга хийгдсэн боловч дам нөлөөлөл нь Монгол улсын газар тариалангийн салбар хийгээд хүнсний бие даасан байдал сөрөг нөлөөллийг үзүүлж эхэлсэнийг салбарын сайд нь онцолж байгаа юм а. За иймээс засгийн газраас өнгөрсөн онд гаргасан шийдвэрээ буцаахаар хуулийн төслийг оруулж ирээд байна. Улаанбуудаа хямдхан байлгана гэж хэлж чадахгүй. Япон улс саган будаагаа хамгаалдаг шиг Монгол улс Улаанбуудааг хамгаалах ёстой. Бидний 90-ад онд авсан нээлттэй бодлогын сургамж бий. Монголын газар тариалан үндсэндээ бүрэн уналтанд орсон, бүх талбай зэрлэг шарилжиндаа баригдсан, нэгдэл сангийн аж ахуйнууд бүрэн задарж унсан. Үндсэндээ бид хүнсээ бусдаас гуйдаг болсон. Жил хүрэхгүй хугацааны дараа нөгөө нэг гайлын дотроо дахиж тавина. Яг тухайн үед би ярьж лээсгүй наадах ч одоо ийм хийж болохгүй гэдэг. Тэгээд жил хүрэхгүй хугацааны дотор яасан бэ гэсэн чинь манай Монгол улсын Улаанбуудааны тариалалт болон энэ Улаанбуудааны салбар 40% уналтанд орсон гэдэг ийм мэдээ явсан. За тэгээд ямар амар хортой юм хийснийг бол бүгдээр энэ чинээс харж болох хаа. Тэгээд худлаа шааддаг юм байна бөөнөрөө дээрэс нь хийсэн хууль нь жил хүрэхгүй хугацааны дараа ингээд бодит амьдралтайгаа нийцээд ингээд явд юм. Тэгээд хамгийн хэцүү нөгөө амар баясгалын үүргээ бүлтгэнэл хэлээ ингээд. Гэхдээ уг нь үнтэй болоод ийсэн шүү дээ гэж үргэлж амт. Тэгэл бодит амьдрал бол шал өөр ах шиг байна. За тэгээд жил хүрэхгүй хугацааны дараа хуулиа өөрчилж байна маань. Ямар ч юм те.
Өнгөрсөн жил маш аимшигтай хэрэг гарсан. Газ дэлбэрсэн. Тэгээ энэс болоод хэд хэдэн хүний алтан ам үргэлжсэн. Энэ бол маш том сенсацтай хэрэг болсон. За энэ хэргийн шүүх хурал энэ 7 хоногт болсон байна. Энэ Батролын жолооч бол төрийн байгууллагын албан хаагч байна. Иргэний хуулийн 498-ийн 2-оор бол хэрэв Батролын жолооч буруутай байх юм бол энэ төр хариуцахын үр дагавар үүснэ. Тэгэхээр магадгүй энд бас хардах эрхийнхээ хүрээнд харахад өнөөдрийн гаргаж өгж байгаа баримт, прокурорын гаргаж өгж байгаа тайлбарын хүрээнд харахад энэ дээр одоо Батлан хамгаалах яамны машин байсан учраас энийг цааш шалгаагүй мүү? Яагаад гэвэл тээврийн хэрэгсэл эзэмшигч нь тодорхой байна. Гаргасан эсүүлтгүн тодорхой байна. Одоо болгоомжгүй үйлдэл буюу хайхрамжгүй хандаад энэ хоёр машин мөргөлдөж байгаа үйлдэл бол процесс бол нийтэд илэрхий үйл баримт. Энэ нийтэд илэрхий үйл баримтын улмаас энэ олон хохирогчд хохирол учруулчаад байхад гарсан дүгнэлт нь өөрөө энэ хүн өөрөө ур чадваргүй байсан гэсэн дүгнэлт гарчаад байхад энэ болгоомжгүй үйлдэл чи өөрөө хаашаа явах юм бэ? За энэ бол маш чухал асуулт байсан. Нөгөө дээрээс хойш яриадсан Батролны жолооч буруугүй л гэдэг хэлсэн тий. Гэхдээ тэр чи улаан цаам ингээд бичлэгэн дээр ингээд тэр Батролоос болоод тэр газ алдагдж байгаа нь харагдчихсэн шүү дээ. Тэгэхэд манай прокурорын байгууллага хоёр нүртэй ажиллаад байна. За бас нэгэн өмгөөлөгч юу гэж ярьсан гэсэн. Хэрэг бүртгэлтэй хэрэг, эрүүгийн хэрэг үүсээд хоёр жолооч холбогдоод явж исэн. Энэ материалыг хавцах хэрэгт ерөөсөө аваагүй. За дараагийн асуудал нь энэ тээврийн хэрэгслийг энэ байгууллагын өмч гэдэг байгаа шүү дээ. Мөнх нарангийн мэдүүлгээс нь авсан шүү. Тэгэхээр зэрэг байгууллагын өмч юм бол тухайн тээврийн хэрэгслийг хэн хариуцдаг байсан? Хэн жолооддаг байсан? Энэ асуудлыг тодруулаагүй. За дараагийн асуудал нь зам тээврийн осол гарах өдөр Мөнх наран ямар ажил хийж явсан юм? Ямар шалтгааны улмаас Nissan Batrol маркийн 1459 ООН-ийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодж явсан юм? Энэ ч өөрөө тухайн байгууллагын дарга гэдэг байгаа шүү дээ. Дарга нь өөрөө яагаад жолоодж явсан юм? Тэгвэл дарга жолоодж явах ёстой бол аюулгүй ажиллагааны заавар журмыг хинээс авдгийг. За тухайн тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээндээ ашиглах бүрийн эрхтэй хэсэг. Тухайн байгууллагын дотоод журмуудыг яагаад хавцах хэрэгт авдаггүй юм? Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн алба, төрийн өмчөд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дотоод журам, автомашин ашиглах журмууд нь хавцах хэрэгт авагдаагүй. Энийг авах хэрэгтэй гэж үзэж байгаа. За мөнх наран ямар журам зөрчөөгүй бол энэ шөнийн цагаар албаны тээврийн хэрэгслийг яагаад ашигласан гэдгийг тогтоох ёстой. Энэ бол зөвхөн үнэхээр том асуултууд асууж байна. За ийм байна манайха. Энэ бол маш том хэрэг. Энэ бол бүр ингээд улс нийтийг зочроосон 7-8 хүн нас барсан хэд хэдэн хүмүүс шахацсан ийм асуудал гарсан. Гэтэл прокурорын байгууллага яагаад энэ асуудалд ингэж тэг хоёр нүртэй хандваа? Манусыг бол прокурор жирээс барьж аваад яг одоо шийтгэл гээд ингээд тэгсэн чинь Батлан хамгаалах яамны машин болохоор ерөөсөн ингээд ус олгосон юм шиг чимэг болчдөг. Тэгээ энэ яагаад ингэ? Тэгээ дээрэс нь шинжээчийн дүгнэлт гарсан байлаа. Газ тээвэрлж явсан машин ямар нэгэн байдлаар дүрм зөрчөөгүй гэдэг ийм шинжээчийн дүгнэлт гарсан байл. Яг дүрмийнхөө дагуу явсан гэдэг юм шинжээчийн дүгнэлт гарсан. Харин эсвэргээрээ Батрол зам тавьж өгөх байсан одоо юу гэдэг юм бэ л да, замын хөдөлгөөнд том тээврийн хэрэгсэл даваа хэрэгтэй оролцдог юм. Гэтэл зам тавьж өгөх байсан тавьж өгөөгүй гэдэг юм дүгнэлт гарсан гэж энэ өмгөөлөгч ярьж байна. Тэгэд саяхан л одоо манай Монгол улсын ерөнхий прокурорч өстө шударган дэлдэхгүй амтан болол өстө таал шүү гэж ингээд дахин томилсон. Энэ хүн энэ асуудалд анхаарал хандуулаач. Энэ олон нийтийг зочроосон зүгээр нэг хэрэг биш тийм чинь. Маш том хэрэг дээр прокурорын байгууллага яагаад хоёр нүртэй ажиллаж байгаа юм бэ гэдэг дээр одоо маш том асуултын тэмдэг тавих ёстой. Өмгөөлөгч нар маш сайн ажилласан байлаа. Маш сайн ажилласан байлаа. За дээрээс нь зөвхөн Батрол асуудалд ороогүй. Нөгөө хажуудалд нь байшин шатсан. За дээрээс нь замын тэмдэглэгээ одоо ингээд зам хийсэн стандартын асуудал хүртэл яригдчихсэн. За улсын комисс хууль зөрчиж баригдсан чанаргүй барилгыг комиссийн гишүүд нь барилгын компаниудаас 30 сая төгрөгийн ахуул авч хүлээж авдгийг авилгатай тэмцэх газраас тогтоосон байдаг. Үүнээс хойш 2024 онд л гэхэд нийслэлд 47 барилгыг барилга эхлүүлэх зөвшөөрөл авалгүй эхлүүлсэн байна. Ихэвчлэн автозамын тухай, за газрын тухай хууль гэх мэтчлэн хуулийг зөрчин барилга барьж байна. Нэгүгээр хэлбэл авилга ахуулыг хүмүүс өөрсдөө бий болгож комиссд чанаргүй барилга хүлээж авахлахдаа 30 сая төгрөгийн үнэлгээ тогтоосон гинэ. Гэтэл чанаргүй зөвшөөрлгүй барилгыг комисс хүлээж авснаас үүдэлтэй
тохирлыг барагдуулах эзэн хариуцагч холддоггүй. Үүний энгийн жишээ нь Дүнжин гарвын дэлбэрлэлд өртсөн 207 дугаар байрны кейсээс ил болов. Барилга барих зөвшөөрлөн гараагүй байхад барилгын сүндрэлчилдэг байдал энгийн үзэгдэл болжээ. Тэр байтугай улсын комисс авахдаа өөрчлөлтийн зургаа гэдэг нэхэд гарын үсгээр дурсан байдаг. Зургийг үзэж чадаагүй байл шүү дээ. Улсын комисс авч байгаа комиссийнхан. Улсын комисс зургийг үзэж чадаагүй чи бид нар одоо яаж үзэх вэ? Дээрээс нь энэ 4 айл мансаалтанд байна. Энэ барилга маань өөрөө 12 давхраар зурагдсан. Анх 12 давхар барилга гээд ашиглалтанд орсон. Мансаалтны 4 айлыг хэдийд нь яаж өөрчлөвөө? Энэ 4 айлыг улсын комисс яаж авсан бэ? Улсын комисс аваад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар өмчлөх эрхийн гэрчлэгээ гаргахтаа яаж гаргаж өгсөн юм бэ? Энэ асуултуудыг тодруулах ёстой шүү дээ. Яа. Энэ бүр зүгээр нэг дэлбэрэлт биш зөө. Энэ манай улсын комисс нөгөө нэг хяналт шалгалт тавьдаг газрууд ямар амар ялцарсан байгааг харуулсан ийм том кейс ус. Дээрээс нь тэр нөгөө эргэлт биш дээ тойрог өөрөө стандартын бус хийгдсэнийг бас улсын комисс хүлээгээд авчихсан. Тэг яагаад авилгалтай тэмцэх газрын энд яагаад анхаарал хандуулахгүй байгаа юм бэ? Тэгэд анзаарсан бол энэ улсын комиссийнхны одоо саяны ярьж байгаа бол баг авилгал аваад хүлээгээд авцсан энэ байш нь ганцаархнаа шатцсан. Тэ хажууд нь яг хамгийн ойрхон байсан байшин нэг дунд сургууль байсан ш тэр шатаагүй мөртлөө энэ байш л ганцаархнаа ингэж орж ирээ шатчихж байгаа байхгүй. Тэгээ энтэй хинтээ хариуцлага тооцох юм бэ? Яагаад төр тэ яамтайгаа нийлээд прокурортойгоо нийлж хагаад зөвхөн хувийн компанийг буруутан болгох гээд бөөнөрөө дайрж байгаа юм байна. Энэ бол өөрөө маш том шудраг усны асуудал. Энэ зүгээр ч нэг асуудал биш үү? Олонний анхаарал татсан аимшигтай асуудал байсан. Гэтэл энэ дээр бүр цагаандаа гарсан байгаа үстэй бүр амар. Тэгээ бөөнөрөө нийлцэн маш олон хүмүүсийн авилгал авсан хариуцлагагүй байгаа байдал нь өнөөдөр биднийг ийм байдалд хүргэж байна. Тэгэл худлаа яриа суугаад. Ерөөсөө сайдаасаа хуулаад ингээл явсаргал бүгдээрээ авилгалчин, хээл ахуулчин, худалч, хулгайч нар болж дуусч. Тэгээд тэрнээс нь болоод хүмүүсийн аймаг нас хохирж байна. Тэр хариуцлагагүй байдлаас нь болоод тэнцээ газ дэлбэрч штэ. Тэгээд тэрийг ингээд прокурорын байгуул болохоор ингээд нүдэ ханаад энэ Батлан хамгааллын яамныхаа хамаагүй гэдэг ийм байдал яриа сууж байна. Тэгээд энэ газын дэлбэрэлт маш олон одоо бидний хараагүй байсан те тэр зүйлүүдийг ил гаргалаа. Тэгээд тэр улсын комиссийнхантай бол заавал хариуцлага тооцох ёстой. Дээрээс нь энэ Батлан хамгаалах яамны патрул машинд заавал хариуцлага тооцох ёстой. Энэ бол маш ойлгомжтой ийм хэрэг байна. Зүгээр тэнэг хүн ч хараад ойлгохоор юм байна шүү дээ. Яаж ийм гол шудраг бус байж чадчихна энэ процесс. Тэгэхгүй. Энэ 7 хоногт нэгэн хүүхэд нохоод бариулсан хэрэг гарчаа. Тэр 3 өдөр тоглоом руу тоглох гол алхаа явж идэл гинтл тэр нохоо гараад ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд камерын бичлэгийг хараад үзэхэд бол нэг 3 минут орчим хүүхэд ингэж урж яхад ерөөсөө хүн гарч ирэхгүй л байсан да. Тэгээд тэр хамгаалагч нь яваад очихоор нохоогоо ингээд татахт нь өмднөөс нь зуураад байгаа байхгүй. Өмдийн ураад хайцсан л лээ. Тэг ингээд хөл гарлуу ингээд амар хазаад би тэр хоёр ахаас тэр ямар сонио ах нар вэ? Би ирээ тэр хоёр ахыг авчна л гэж би найдсан. Тэр ихчээс би зөндөө ихчээ ахаа гэд би зөндөө ашгарсан гэдэг байгаа байхгүй. Тэгэд хаан чи нэг газар нэг болиол тоглож исэн залуучууд байсан юм шиг байна. Тэгэд тэгж ноцолтууд яаж ах хоорондоо өчнөө юм харсан байгаа байхгүй. Тэгэд болиол тоглож исэн ах нарыг би бас ах нараа туслаач гэд орилоодсэн. Ерөөсөө хин ч ирээгүй л гэл. Ямар муухай хүн чанар. 3 минут ингээд нохотод ноцолдож байхад ингээд саяны тэр нэг 2 хүн ингээд баг мүзээ үдсэж байгаа юм шиг ажиг нь нэг хүүхэд нохоод барилж байна гэд баг явж байгаа юм шиг тий. Зүгээр ингээд мангар 50 сандарч мандраад хүүе туслаараа хүмүүсээ байхгүй зүгээр хажуугаар нь юу ч болоогүй юм шиг ингээд. Ямар муухай болсон юм би өстө нэр ойлгохгүй. Юу болоод байгаа юм бэ манайхаа. Битэл та бүгдээрээ жоохон хүн чанартай. Одоо дахиад нөгөө ярих гэдэг. Бид нар өнөөдөр ийм байгаа учраас тийм хүмүүс сонгогдоод байгаа шүү. Тэрийг аягуулсаа ойлгомоор байна манайхаа. Тэгээд жоохон хүн чанартай байдгүй. Чи хүүхэд нохоод за одоо би бариулж исэн бол дүүрч. За амраа муулгаж хохинж гэдэг юм уу те. Чи хүүхэд нохоод бариулээд дээ штэ манайхаа. Та нар бас жоохон
хүн чанартай байдаг. Бими бол одоо дүүрсэн шүү дээ тийм зүйл цаана. Энэ хөгшин нөхөр өөрөө харагдаад гарна гэж бодсон. Бити юм байгаарай монголч. Баярлалаа. За нэг хэсэг их орончууд нэг хүнд усуулах га дайраад нэг тийм бичлэг гарсан юм аа. Гаахад эмэгтэйчүүд би гоё. Өмсөлтөд хандах хэрэгтэй байна. Ярилцах бэлэн байна гэж. За, тэгвэл та компанитай биш хариултаа уулзъя гэж хэлсэн байна. Тэнийг биш учраас усуу гэсэн чи яасан чинь Улаанбаатархаас авчирсан ус юм байна. Тэгээд агай мэдгүй одоо тэр нь яг тэлжэнээс авчирсан ч юм уу мөр гэмт нэг хожиртын юм дотор нэг ус ийсэн тэр нь хорч байгаа юм уу имч байгаа юм уу бүү мэдээ тэгэл оол гэдэг дараад тэгээд ямар ч би ч гэсэн уухгүй ямар ч уухгүй шүү дээ. За тэгээд энэ сүүлдээ бүр цөмөрсөн бүр амар юм бас. Тэр өмнө самуун дэгдээгчдийн үйлдэл хэрээс хэтэрч байна. За Монгол өгч байвал юу хийхээс ч буцахгүй төлбөртөө тэмцэгчдийн айрам Монголын нийгэм эдийн засгийн хамгийн том дайсан болоод байна. Нутгийн иргэдийн нэр барьсан хаанаас хэн явуулсан тодорхойгүй. Гэхдээ зохион байгуулалттай бүлэг этгээдүүд уул уурхайн төслүүд рүү халдаж эхэллээ. Ингэснээрээ энэ уул уурхайн төслүүд дээр үүмэн самуун үүсгэж эмх замраагүй байдлыг бий болгоод байна. За хамгийн сүүлд Монгол Улсын засгийн газартаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулад байгаа Бадрах Энержи компанийн удирдлагууд руу энэ тэмцэгчид халдлаа. Тэр үзэгчдээ бүхэн энэ дүрс бичлэгээс харж байгаа. Хөрөнгө оруулагчийг хамгаална гэж байнга ярьдаг, байнга амладаг Монгол улс хөрөнгө оруулагчийг яаж хамгаалж байгаа бодит дүр зургийг, бодит байдлыг үзэгчдээ бүхэн энэ дүрс бичлэгээс харж байгаа хаа. Өөрөөр хэлбэл бид хөрөнгө оруулагчийг ингэж хамгаалж, бизнесийн түвшээ ингэж өмгөөлж байгаа нь бол харагдаж байна. За энэ бол төлбөртөө жагсагчдын үйлдэлсэн эхний хэрэг бол биш. Ганцхан хэрэг нь бол биш. Энэ хугацаанд тэд хид хідэн уурхаа руу халдаж, хүний биед хүртэл ноцтой гэмтэл учруулсаар байгаа юм а. Гэтэл энэ хүмүүст хариуцлага тооцох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нийгмийн хэв журмыг сахиулах үүрэг хүлээдэг төр, түүний харьяа байгууллагууд энэ хууль зөрчсөн үйлдлийн эсрэг ямар нэг хариу арга хэмжээ авахгүй байгаа нь энэ төрлийн төлбөртөө жагсагчид улам гарах, улам даврах шалтгаан болоод байна. За ер нь манай сайд дарга нар төсвийн мөнгөөр ямар том хурдууд зохион байгуулдаг билээ. Энэ үеэрээ ямар сүржин мэдлэгдүүдийг хийж хөрөнгө оруулагчдыг урин залдаг билээ. Үзэгчдээ бүхэн сайн санаж байгаа. За мөн өндөр зарлаар гадагшаа томилтоор явж олон улсын хурал чуулганд оролцох үеэрээ ямар сайхан мэдлэгдүүдийг хийдэг билээ. Монголд хөрөнгө оруулахыг яаж урьж залж гуйж говьчдгийг үзэгчдээ бүхэн санаж байгаа. Тэдэнд ээлтэй орчныг бүрдүүлээ. Монголд хөрөнгө оруулахыг урьдаг, сайхан үгийг хэлдэг. Гэтэл яг Монголд ороод ирсэн үед нь яг бидэнд итгээд хөрөнгө оруулсныхан дараа хөрөнгө оруулагчдаа яаж хандаж байгааг, хөрөнгө оруулагчдыг яаж хамгаалж байгааг үзэгчдээ бүхэн энэ жишээнээс харж байгаа. Өөрөөр хэлбэл манай бодлого зохиолагчдын үг үйлдэл, ам ажил хоёр зүрдэг нь бол эндээс харагдаж байна. Яа, сайста амар дайрч байгаа шүү дээ. Гэтэ тэр цэнхэр ус цэрэнгээд идэг шүү дээ. Тэр нүд нь би л эрүүл хүний нүд биш ээ. Тэр сэтгэл зүйн ямар нэг асуудалтай ч юм уу тэр бол эрүүл нүд шиг ингээд амар ингэж ёо би бүр ямар амар юм бэ гэж бодсон ёо. Тэгснэ тэр нэг хүүхэнтэй ингээд алчи чамаа алчи гэж байгаа шүү дээ. Гэхдээ би бүр үнэхээр гайхчихна би бүр энэ бол бүр байж болохгүй асуудал. Ер нь шүү дээ 2012 оноос хойш уул уурхад гадаадын хөрөнгө оруулалт бол ер нь Монголоос дайжсан шүү дээ. Одоо Монголд баг байгаа нь яг 3 дахь орны гэх юм бол Рио Тинто л баг шүү. За тэгээд энэ жил арай гэж нэг бөө хэрүүл уруултаа нэг Францын төрийн өмчтөй компаниг оруулж ирсэн. Тэгсэн чинь тэр нэг юм болж байна. За ер нь шүү дээ яг энэ ураантай холбоотой асуудал дээр ер нь манай нэг хөршийн нөлөө бол яваад идэв шүү. Тэр бүр амар ойлгомжтой. Байж байгаа л 3 дахь орны яг юм урааны төслүүдийг нэг бол гацаач нэг бол зогсоо гэж хэлэнгүүтээ өөрсдөө алга болоод Монгол улс 100 сая 70-80 сая доллараар торгуулаад хоцордог ч юм уу те нэг ийм асуудал байгаа. Тэгэд энэ хүмүүсийг хараад би үнэхээр ицсэн. Энэ бол үнэхээр одоо ёстой нэг ёстой бүх сулаамаар явуулсан шүү энэ нэр үнэхээр мөн. За тэгээд уул уурхайн ассоциацийн болон гадны хөрөнгө оруулалтын одоо юу гэж ярьсныг өдөрсөн. Яг энэ нөхцөл байдлыг одоо тойроогүй
дайраагүй ийм уулуурхайн компаниуд бол байхгүй. Бүгд л бас тодорхой хэмжээнд энэ сорилтыг даваад яг энэ одоо асуудалтаа нүүр тулаад энийг бас янз бүрийн байдлаар зохицуулах гэж те одоо хариуцлагатай уулуурхайн төслүүдийн хувьд бол маш олон арга замаар бол сүүлийн 10 гаруй жил үзэж байгаа. Язын зүгээс бол удаа тийм бид нар гадаад хөрөнгө оруулалтыг дэмжиж байна. Монгол хөрөнгө оруул, Монголд аялал жуулчлал гэдэг маш ингээд тийм сурчлах ухаалаг ажиллагаа маш хэрчмтэй хийгээд байгаа боловч бид нар энэ суур асуудлаа шийдэхгүй байгаа. Өнөөдөр ороод ирсэн байгаа тэр гадаадын хөрөнгө оруулалтыг бид нарыг хамгаалахгүй байна. Яагаад энэ хэмжээнд хүрч вэ те? Энэ болтол одоо бид нар арга хэмжээ аваагүй байна. Яг иймэрхүү нөхцөлд орсон уурхаач дээр хэршгийг хамгаалаагүй. За төр захиргааны байгууллагаас тодорхой одоо бодлогын хууль эрх зүйн одоо өөрчлөлтүүдийг хийгээгүй. За яг энэ салбарт ажиллаж байгаа одоо ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг одоо хамгаалах талаар бас хинч дуурдаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэх нөө, хөрөнгө оруулалтын хууль гэх нөө энэ дээр бол ямар ч яаралтай энэ хуулийг гаргаад тэр яг хөрөнгө оруулалтыг хамгаалах механизмуудыг бий болгоод. За нэг иймэрхүү байдалтай байна да. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол одоо ер нь бол улс орны хөгжлийн хамгийн гол түлхүүр нь гэдэг. Гадны хөрөнгө оруулалтгүй хөгжсөн улс энэ дэлхий дээр нэгч байхгүй. Харин эсвэргээр гадны хөрөнгө оруулалтаа хөөж яваад ядуурсан улсууд дэлхийгээр нэг байна манайхаа. Тэгээд манай Монгол улс яг тэрний араас явж байна. Нэг л их Go Mongolia ярьсан хүмүүс, нэг л их уул уурхайн хөрөнгө оруулалт татъя гээд Канадад очиж одоо хурал хийсэн хүмүүс байдаг. Гэхдээ өнөөдөр нэг иймэрхүү байдалтай. За тэгээд дээрээс нь хууль зүйн сайд, уг нь ингээ хамгаалаад явж байгаа хэвчээ хууль зүйн сайд шүү дээ. Энэ хууль зүйн сайд энэ 7 хоногт нэгэн нэвтрүүлэгт ярьцлага өгчээ. Одоо нэг ийм мэрэгэн цэцэг гарцсан. Газрын дор байхдаа баялаг бишээ. Тэрий чи хаагаад ухаж гаргаж ирээд баялаг болд юм аа. Тэгж яриад байгаа шүү дээ. Гэж ярьж байгаа. Тий. Гүтгаш энэ Монголын ард түмэн чин яндаж оршгүй далай шиг яасан баян нутагвэ гэж эх орноороо бахархаж, баялагаараа бахархаж худлаад болж ирсэн юм. Тийм байхгүй шүү дээ. Газрын дор баялаг байна. Лиценз гэдэг цаас хүчээд өгч байгаа биз? Тий. Тэгэл шууд ирэх үсэж байгаа. Хувийн өвч шиг болж байгаа. Тэгээ шууд тэр дээр мөнгө босгох. Тий. Хөрөнгө оруулалт татах. Хаагуул хийх. За цаашаа ашиглалтын болох бүх ирэх үсэж байгаа. Ирэх гэдэг чинь өөрөө баялаг, өөрөө мөнгө шүү. За нэг иймэрхүү юм ярьж байна. Ер нь бид нар нөгөө баялагын талаар айгүй буруу ойлголттой юм лээ. Газар доор байгаа зүйл ерөөсөө баялаг ш. Хөдөлмөр шингэсэн тэр зүйл баялаг. Дэлхийд даяараа дэлхийн хүн төрөлхтөн ер нь Монголоос бусад бүх оронд юу гэж үздэг вэхээр баялаг гэдэг бол хөдөлмөр шингэж иж, ноу хау шингэж иж тэ ямар нэгэн үйлдэл болж иж тэр баялаг болдог. А түүнээс байгаль газрын дор байгаа зүйл бол ерөөсөө баялаг ш. Энэ бол natural resource гэдэг нэртэй бүр гадаадаар та англи хэлмэл мэддэг хүмүүс бол тэр нь natural resource гэж шавж natural resource одоо байгалийн нөөц баялаг нөгөөх нь болохоор wealth буюу одоо баялаг эсвэл property гэж ярьж болно тийм. Тэгэхээр энийг ерөөсөө ойлгохгүй манай дарга нар дэлхийн хүн төрөлхтний нийтлэг мэдлэгээс хол байгаад байна манай дарга нар. Тийм учраас өнөөдөр нөгөө баялаг гэж бодсон хүмүүс чинь нөгөө юмаа нулимсан цэглэгнэл очиж дээрэмдэж авах гад надад мөнгө гэдээ дайрж ороод байгаа ч тийм учиртай шүү. Тэгэхээр ойлголтоо зэгцлээ дарга нараа тэгээд ер нь жоохон хэл устай тий нэг дэлхийн нэг хүн төрлөختний ойлгодог энэ нийтлэг ойлголтыг ер нь ойлгодог ийм хүмүүс одоо сайн дарга нар болж иж одоо Монгол улс хөгжих байгаа гэж байна. Тэгээд энэ 7 хоногт ийм амар ичмээр үйл явдал байна. За энэ 7 хоногт улсын хурлаар маш олон хуулиудыг хэлэлцсэн. За тэр болгоныг тооцоход хэцүү байх. Хамгийн гол хэлэлцсэн хуулиудын нэг бол хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байсан юм ба. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын хурал хэлэлцэж эхэллээ. Их сурвалжаанд нууцлах эрхийг бүх сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагад олгох, төрийн байгууллагад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэд өрсөлдөх байдлыг хаах гээд олон чухал зохицуултууд орчээ. Гэхдээ нөгөө талд өөрийн зохицуултын байгууллага байгуулах, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хуульчлах гэх мэт асуудлыг тусгасан нь маргаан дагуулж байна. За энэ бол маш том маргаантай асуудал болсон. Ер нь хэвлэлийнхнаас хэвлэлийн ихэнх нь дургүй байлаа. Тэр тусмаа яг энэ хэвлэлийн эрх чөлөөгөөр судалгаа хийдэг байгууллагууд бол үгүй наад хууль чинь зүгээр хэвлэлийн эрх чөлөөний хууль гэж байгаа боловч яг үнэндээ концепцийн том өөрчлөлт гараагүй. Эсвэргээр нөгөө хэвлэлийн эрх чөлөөг чинь ингээд боомлцсон ийм хууль болсон байлээ шүү гэж маш олон сэтгүүлчнэр хэлж илээ. За тэгээ бас хүмүүс юу гэж ярьсныг бүгдээрээ сонссон.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зохицуултыг хуульчилсан байна гэж байгаа. Сэтгүүл зүйн ёс зүйн зарчмууд гэж одоо тавьсан. Энтэй бол огтын санал нийлэхгүй байгаа. Тэгэхээр энэ залтыг би татаж аваасаа энэ бол ёс зүйн хүрээндээ зохицуулах энэ зарчмуудын асуудал байгаа гэж харж байгаа. Хэтэрхий одоо компани зарчим руу шахаж байгаа нь энэ зөв үү буруу юу гэдэг дээр бас их ярьж байна. Хэвлэлийн эрх чөлөө манай сэтгүүлчнэр өнөөдөр нэмж эрх чөлөө ерөөсөө хүсээгүй. 98 онд хуулиар олгогдсон, үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэе л гэж байгаа. Энийг нь хангаад өгөөч гэж. Ингээд их хурлын гишүүдийн байр суурийг ерөнхийдөө сонслоо. Хариуцлага л ярьж байна. Яаж сэтгүүлчдийн дураараа байгаа байдлыг цензурдах вэ гэж штэ. Тэгэхээр энэ бол хилцэгдэд явж байгаа шатандаа бол бүр хүсээгүй үр дүн рүү явах юм шүү. За энэ бол айгүй эмзэг. Ер нь бол улсын одоо ер нь бол улс төрчид аль болохын хэвлэлийн эрх чөлөөг л боомлох сонирхолтой байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол маш эмзэг хууль байгаа. За тэгээд ямар ч үсэн энэ хуулийг одоо шинжилэн найруулах гэх юм уу? Одоо энэ хууль ямар ч үсэн ингээд улсын хурлд орж ирж байгаа шүү. Тэгээд хилцгийг бол дэмжсэн байгаа. За тэгээд энэ бол маш аюултай юм орж ирж шүү. Тэгээд дараа 7 хоногт манай Liberty Pub нэвтрүүлгээр энэ хэвлэлийн эрх чөлөөний хуулийн талаар бас хэлэлцүүлэг явна. Та бүхэн бас тэрүүгээр үзээрэй. За тэгээд яг энэ хэвлэлийн эрх чөлөөний хууль ярьж явах үед нэг нөхөр өстэй амар дали орж ирсэн. Ер нь энэ 2015 оноос хойш энэ Facebook сошиал орчин энэ эвтэгтэй болсноос хойш 10 жилийн хугацаанд Монголын нийгэм ер нь бас яг юу олж бас юу болж байгаа гэдгийг бас одоо дүгндэг, цэгнэдэг ийм юм бас байгаа болов үгүй болов гэж ингэж боддتي. Одоо тэгэл нүдэн дээр эн чинь одоо тэгэл шар хад руу чөвжил байна. Орон шорон чөвжил байна. Гэхдээ тэгэл эрэгтэй байсан хүн нүдэн дээр галзуурсаар гал эмэгтэй болол хөвжчихлээ шүү дээ. Ер нь тэгээд цаашдаа бид энэ сошиал орчныг ер нь энэ дараагийн 10 жилийг бид ер нь бас яаж харах юм? Монгол улсад энэ сошиал орчин маань ер нь алтан бусаар хэвлэлийн юу болсон шүү дээ. Нүдэн дээр эрэгтэй эмэгтэй болчдаг. Идрот бас нүдэн дээр хүүхэн болоо шаажлаа. Энэ улсын хурлын гишүүн болол нүдэн дээр хүүхэн болчихлоо шүү дээ. Одоо юу хөргөмт юу ч дуурдгүй гишүүн байсан. Ерөөсөө юу ч дуурдгүй. Тэгээд дуурахгүй байж байгаад нэг дуурсан нэг болоо юм байна гэж байна. Энэ одоо нүдэн дээр л шаачлаа та. Хөргөмт хинтигээс юу л нөхөн сонгуулиар сонгогдоод орж ирсэн. Тэгээд хинтийн гişүүд ер нь нэг жоохон чанар муутай байна те. Яагаад чи нэг цаанаа. Тэгээ одоо хаашаа фэйсбүүкийг хаагээд байгаа юм уу? Яа гээд байгаа те. Нүдэн дээр нэг залуу ингээ фэйсбүүк дээр тэрийг л их одоо юу гэдэг лээ тэр хойноос нь дагахыг чи юу гэдэг лээ тэр чи стокер тэтгэл байсан юм шиг ингээд за энэ залуу яах нүг гэж нүдэн дээр нь хүүхэн болоо шээ. Цогоо байсан чинь цэцэг болоо шээ. Юу аа? Яага хүүхэн болчоо. За нэг юм болсон юм. Тэгээд хэвлэлийн эрх чөлөөний хууль бол маш чухал хууль. Тэгээд эрх чөлөөгийн тэлэх биш эсрэгээрээ хязгаарлах хууль болоод байгаа юм биш үстэй гэдэг маш том асуудал байна шүү сэтгүүлчтэй. Манай сэтгүүлчид хил амтаа байгаараа энэ хуулиа бүгдээрээ нэг хамгаалаад нэг аштайхан батлуулаатаараа Монголын сэтгүүлчид мэндэ гойж шүү та бүхнээс. Цаана миний ч гэсэн юм яригдаад байгаа шүү. Энэ хууль мяаш ажил би маргаад гэж орон шахаад байна. Би бол тэгээд 4 жил бол асуудал сууж байгаа юм. Тий. Та бүхэнд маш чухал мэдээлэл хүргэх гэсэн. Танай Univision-ы лангийн холболт хэрвээ та гэртээ амтантай бол тэр амтан хүрэхээр газар байрладаг юм шүү дээ. Нохоо ч юм уу, муур ч юм уу. За ингэх юм бол таны холболт салж магадгүй. Эсвэл бол магадгүй нялх хүүхдтэй яг хүүхдийнхээ гар дор байрлуулсан бол бас салах боломжтой. Тижээр амтан чинь лангийн утсыг тасдах эсвэл гэмтэх, эсвэл төхөөрөмжийг унгах. За тэгээд энээс болоод гурван үйлчлэгээ доголдох магадaltaй байна. Тэгэхээр та бүхэн лангийн утсаа ямар нэг амттан ч юм уу хүүхд хүрэхээргүй газар байрлуулах хэрэгтэй. Хэрвээ ил байрладаг бол та нэг утас далдлагч байдаг шүү дээ. Тэрүүгээр заавал далдлах хэрэгтэй юм шүү.
За энээс гадна та зурагт руугаа ороод Univision-ы tips гэдэг хэсэг байгаа. За энэ рүү ороод яаж та аюулгүй лангийн утсаа байрлуулах уу, төхөөрөмжтэйгөө хэрхэн харьцах вэ гэдэг талаарх бүхэл дэлгэрэнгүй мэдээлэлүүд байгаа. Заавал нөгөө нэг оператор руу уцтаал манайхаа энийг ингэжлээ тэрийг тэгчлээ гэдэг шаардлагагүйгээр та зүгээр телевизнээс бүх мэдээллүүдээ авах боломжтой юм биш. Univision-ы төхөөрөмжөө шалгах маш амархан болсон байна. Энэ 7 хоногт нэгэн харамсалтай үйл явдал болсон байна. За тэгээд тэрийг бүгдээрээ сонс. Сүүлийн 2025 оны 4 сарын 3-нд Малайз улс руу орсон байлээ. Тэгээд ороод 6-ны өдөр Шангрила гэж очт буудалд буугаад тэгээд 6-ны хүртэл 6-нд нэг ёс бус бичлэг гаргаад лайвдаад тэгээд тэр лайв тасраад ерөөсөө тэгээд тэрнээс хойш Орос ураггүй болоод одоо 9 сомж байна. Одоо өстой бүр өгцөө амьд мэддэхгүй байна л да. Тэгээд за оргил эрдний мансуурсан байж болзошгүй бичлэг Малайз улсад хийгдсэн учраас Монгол улсын цагдаагийн байгууллага ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй. Харин Монголд ирснийхэн дараа дуудаж мэдүүлэг авч шалгалтын ажиллагаа явуулж тухайн нөхцөл байдал шинжилгээ авч мансууруулах бодис хэрэгэлсэн эсхийг тогтоох юм байна. За хэрвээ тухайн нөхцөл мансуурсан тогтоогдвол холбогдох эрх зүйн арга хэмжээ авна гэдгийг цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас тайлбарлалаа. За ингээд эрхлэр нь өстой 20 цагт нь шорон тийнгээд хүлээгээд байжсэн чинь харамсалтайгаар iStop хамтлагийн дуучин iSchool харамсалтайгаар нас барсан байдалтайгаар уулзсан байна. Энэ бол өстой маш харамсалтай мэдээ. Тэгэд би одоо их л олон жил ярьж байна да. Энэ хар тамхи гэдэг юмтай энэ донтогчтой нь яагаад ингэж шорон торж тэмцээд идэг би юус гайхаад байгаа. Энэ донтолт гэдэг чинь өөрөө өвчин шттэ манайхаа. Энэ өвчтөө хүмүүсийг эмнэлэгт аваачиж тий. Энэ хүмүүстэй чинь ингэж шал өөрөөр харьцаж байгаа хөстэй байдал чи аваачаал ингээл нэг л их шийдэгдэг хүмүүс. Тэгээ одоо сүүлдээ ингээд нөгөө хүмүүс чинь ингээд гадагшаад эрсдэлтэй алхмууд хийж эхэлж шин. Ерөөсөө миний яриад ирсэн. Тэгээ би нэг 2 3 удаа пост хийсэн чинь намайг чинь бүр аваач шээл гэж мэл бүр гачийн болсон ш нэрээ. Гэхдээ эн чинь одоо юу болж байгаа юм? Одоо яг энэ эффект нь гарч ирж байгаа байхгүй. Тэгээ та бүхэнд бас нэгэн номыг зүгээр санал болгомоор байна. Economic сэтгүүлийн яг одоо эдийн засгийн сэтгүүлчийн бичсэн Narconomics гэдэг ном байгаа. Энэ хар тамхины бизнес чи яаж цэцгэлдэг юм бэ? Яагаад ийм ерөөсөө ингээд нэг толгойн тасдахлаар цаанаас нь 12 толгой гарч ирээд идэг луу шиг байд юм бэ гэдэг тухай эдийн засгийн талаас нь маш сайн тайлбарсан ном байгаа. Монголд орчуулгадад гарсан байл. Энийг яаж нэг уншаад үзчихээ чи. Тэгээд дээрэс нь монголчууд бүгдээрээ энэ хүнийг бүглэцсэн. Хараас ерөөсөө өстө бараг муу. Одоо өнөөдөр хамгийн сайн хүн болцсон тий. Бити бас ийм хоёр нүртэй байгаа чи. Тэгээд донтогч гэдэг бол гэмт хэрэгтэй ерөөсөө биш. Энэ хүн бол өвчтөн. Энд чинь бүр сэтгцийн одоо олон улсын байгууллагын бүр ингээд юу гэдэг лээ. Сэтгцийн олон улсын байгууллагын өвчний жигсаалтанд орсон юм багхгүй да. Тэгэд энэ өвчнийг шоронд хийж эмчилдэг юм л Монголоос өөр газар одоо байхгүй. Rehab явуулдаг тий. Энэ хүмүүсийг чи эмчлэх ёстой шүү дээ. Тэгээд энэ 7 хоногт маш харамсалтай хэрэг боллоо. Тэгээд iStop хамтлагийн дуучин iSchool харамсалтайгаар нас барсан байдалтайгаар олдсон байна. Тэгээд үнэхээр харамсалтай. Тэгээд энэ бол маш харамсалтай мэдээ байлаа. Тэгээд монголчууд нэгнийгээ хайрлалдаггүй. Тэгэл амьд багт нь бүгдээрээ л хараагаал өрөөгөл өстө бараг л энэ хороогийн хамгийн муу хүн гэдээсэн. Тэгээд энэ хүн чинь өөрхий энэ өвчнөд шаналаа зовоо явж исэн хүн шүү дээ. Айгүй муухай мэдээ байлаа. Энэ 7 хоногийн сүүлээр яг нэг гоё weekly show-го хийнгээ бодож ирсэн чи яг үдээс хойш 5 өдрийн үдээс хойш нэгэн сенсац гарсан. Тэр баялаг бүтээх гэж энэ сан гэж ярихаасаа илүү өнөөдрийн арт түмний амьдралыг та яа гэж бодож байгаа юм бэ? Гадаадын хөрөнгө оруулалт дээр ямар бодлого ярьж байгаа юм бэ? Энэ баялагын санд хуримтлуулна гэд хийж байгаа энэ ажил чинь нэг талаасаа зөв боловч нөгөө талаасаа гадны хөрөнгө оруулагч нарт яаж тусах юм бэ? Гадны хөрөнгө оруулалт орж ирэх баталгаа байгаа мó? Таны энэ дээр тусгасан 30 он гэхэд 3 их 80-аар эн чинь наривжих, баяжих ийм боломж гарц гаргалаа харагдаж байгаа мó? Та ер нь одоо 6 жилийн төрд өндөр дэд албан тушаал хашлаа. Ерөнхий сайдаар ажиллаад та 5 дахь жилдээ орж байна.
Та хитрхи вакуумжаад хитрхи амьдралаас тасарсан юм биш үү? Цаан чи яг иргэдийн амьдрал ямар байгааг та мэдж байгаа юм уу? Нэг 145 мянган төгрөг тараагаад тэгээд бүгднгээс нь хөрөнгө эзэмшигч болгоцсон. Тэгээд 3 сая хүн хөрөнгө эзэмшиж гэнэ гэдэг өнөөдөр статистик дээр орсон. Оо, гой шазам болчихлоо. Йоо, ста амар авсан байна тий. За тэгээд ингэсэн чин оюун эрдэнэ дарга юу гэж хариулсан үдэрсэн. Улс төрчж байгаа учраас би бас улс төрчж хариулъя. Яг боддоор хөгжлийн банк ямар байдалтай болцсон байлаа. Энэ эрдэнтийн 40-с за одоо энэ саяны яригадаад байгаа энэ стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчлоо. Энэ байдлыг зэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би нэг ярихгүй л яваад байна. Одоо энэ стратегийн ордууд орж ирэх энэ материалуудаас тэгээд өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна үз. Гэхдээ би өөртөө ч юм ярихгүй. Цаан ч үг хэлүүлээд байгаа. Тэр нэг хитэн нөхдүүдтэй чинь би байр суурьаасаа их хазахгүй. Сүүлийн 20 гаруй жил бандан зураад Монгол улсын өмч хөвчлөлийг хідэн ордтой нь аваад будаа болгоцсон байгаа ч удахгүй энэ материалаар орж ирнэ. Ийм зүйл дээр залуу хүн байж битгий нэг тийм хүний өмнөөс хачаач юм яриад заяа. Залуу хүн байж битгий гачингач юм яриад заяа гэж шүү дээ. Гэхдээ мэдхгүй энэ ч одоо гүйцэтгэх засаглалын тэргүү юу ч яриад байгаа мэдгүй. Энэ маш олон хүмүүсийн дургуйслыг хүргэсэн. Энэ маш буруу алхам байсан. Оюун эрдэнэ сайдын үед. Маш буруу тайлбар, маш буруу хандлага. Дээрээс нь эмгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй. Хөөе, Монгол улсын сайд биш нэг иймэрхүү хэмжээний үг даачхтайгаа байх ёстой шүү дээ. Ерөнхий сайд биш. Яалтчгүй өнөөдөр ард түмний амьдрал хэцүү байгаа нь үнэн шүү дээ. Баярмаа гişүү үнэн юм ярьсан байхгүй юу? Яг үнэн юм ярьсан. Тэгээд дээрэс нь би энэ юуг нь үзсэн энэ ихтгэл мэлтгэлээс энэ баялагын сангаа ерөөсөө ойлгоогүй л нөхөр. Ерөөсөө ингээд мөнгнүүдийг ингээд уул уурхаан том компаниудыг дээрэмдэж авч байгаа тарах тухай л ойлгоод лээ. Sorry no. Баялагын сан гэдэг чинь уул уурхаан мөнгийг дотоодынхоо зах зээлд оруулж дотоодын үндэсний экспортлдог компаниудаа татаж унахгүй тулд гадаадд байршуулдаг ийм л зүйл шүү дээ. Өөр ямар ч юм байхгүй концепц нь ерөөсөө тэр. Тэгэхээр ерөөсөө ойлгоогүй л. Яг нөгөө нэг сая 5-7 хувьцааны мөнгө тараадаг шиг л юм ярьд. Хаана ерөөсөө ямар ч мэдлэг байхгүй. Дээрээс нь тэгээд үннийг хэлэхлээр ингээд уурлаад өрүүлцөд идэг юм болсон. Тэгээд хүмүүс энэнд маш сөрөг байсан. Тэгээд маш буруу алхам байсан. Энэ бол мэдхгүй. Би бол энийг ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээд эдийн засаг өдрөөс өдөр ирэх тусам дампуурж гин, өдрөөс өдөр ирэх тусам буурт одоо багасж гин те юу гэдэг лээ. Эдийн засаг маань өдрөөс өдөр ирэх тусам мяарч гин те. Тэгээд энийг хэлэхлээр ингээд уурлаад байна. Мөчлөг дагсан эдийн засгийн бодлого явуулсны чинь гор штэ. Нүүсний үн өсгөлөөр дагаал төсөө нэмчдэг. Тэ? Дээрээс нь тэр баялагын сангийнхаа мөнгийг аваад идчихдэг. Ерөөсө хэд удаа авч идсэн шүү дээ. Тэгэд өнөөдөр тэрний чинь гор ингээд гарч яхад чи юундаа уурлаад байгаа юм бэ? Нэр үнэхээр вакуумчсан биш үү? Үнэхээр вакуумчсан байна. Энэ бол энэ 7 хоногийн төгсгөлд явсан. Яг нэг үлгэр сайхан жаргах гэсэн чи өөрөөгөө авчиад хорлсон ийм л үйлдэл хийлээ. Тэгээд баялагын сангаа нэгдүгürt ойлгомоор байна. Хоёрдугаарт эдийн засаг үнэхээр мяарцсан баа шүү. Үнэхээр ядуурсан баа. Тэгээд би бол ойлгохгүй байна. Яа. За тэгээд ёо. Энэ 7 хоног гэхдээ бас таа. Амар стресстэй дугаар болсон. Үгүй. Ой би тэгтээ ойрцтой амар ууж байна амстаа. Сэтгэл санаач муу байна. Тэгэл энийг л уугаад идэг та. Яа одоо
Хамгийн сайн би бол fresh би. Хамгийн шилдэг бив юу вэ гэж юу? Хамгийн fresh нь хамгийн шилдэг. Always fresh. Энэ 7 хоногийн гэгээлэг мэдээг эхлэхэд бэлэн болсон байна. Тэр үзцгээе. Юу болоод байгаа юм бэ та нар ч одоо? Хой. Ой! Дэше гараас пистан ой! Бүгдөө пистан очиж юу? Ой, ийм амархан. Ийм ухад амчи амархан пистан. Дэше гараас юу пистан. Тэр охид хэлээр гэж тийм охноос илүү тийм амчиж ууд юм уу пистан. Үхсэн баасны чинь охноос ууд яасан үхчихсэн амбай чи пистач. Нэр хүү байдаг уу асуу дэше гараач юм үхсэн. Үхчихсэн пистава охноос ууд үхдэг гэж яадаг. Чи чинь жоохон залуу сайхан залуу шүү дээ. Чиний ард ээж аав гэж байхгүй юу? Чи түрүүсийн эцэг чинь чамайг 10 сар дээсэн ихээс зовхгүй юм чи. Үхсэн асны чинь их гэж байна уу? Нутгус гэж байна уу чи? Дэше гар. Дараад чи нааш гараад чи. Дараад. Зүү. Энэ одоо дэше очих юм дөө. Зүү. Цаашаа гараад ирэх юм дөө. Цаашаа гараад ирэх юм дөө. Тэгээ ууд. Гараад ирэх юм дэше. Тэгээ чи одоо наа уураа чи цаашаа гарч ирээ намайг додоод гаргах. За эргөө орчих юм дөө. За орчих. За эргөөд орчих юм дөө. Яа энэ. Үгүй ахын чи уг нь хоёр залуу өөш таханд ороод ирэх юм дөө. Одоо бодлоо. Хүн таашаа ахын ямиг өөчөө таван боодох юм дөө. Гараад ирэх юм дөө. Гоёстой ахын дөө. Бохгүй ахын дөө. За ороод ирэх юм дөө. Гадаад мадад бол айгүй эвтэйхэн ярьдаг юм л шүү дээ. Ингээд загин. За тайван байгаарай. Та бол бидний хамгийн нэг юм ярьдаг хүн чинь баг 2 цаг маа ярьдаг. Манайх зүгээр загнаа. Пестамн чи өгчээсэн бол лалаг заал. Юу чи аав чи манай нутаг ус чи аа. Тэгсэн нөгөөтг нь монголгүй юм чи өөдөөс нь хэрэлдэж байгаа байхгүй. Шимо юу чи ээж аав. Ахын дөө үрж ирээд ахаа зодоотгоо чи наашаа өрөөд. Браво! Хүний амаа орсон байна шүү дээ. Өнөө тэр мө охноос болж өсөж идэг нэр лайл юм байна. Ах нь одоо ийм хэцүү амьдралд явж ийн ах нь амиа орлож байгаагүй л байх юм дөө. Битээ дахиж ийм муухай амиа хийгэр юм нэ дөө. Тэгээд маш олон залуучуудад ийм энэ залуу гоё амьдрах уран зориг хайрлсан баг. Ер нь монгол хүн чинь ингээд загнуулахлаар л юм аюу тийм сэрж ирдэг юм байна шүү дээ. Тийм ч учраас би 7 хоног болгон та бүхнийг загнадаг юм шүү дээ. Та нар хөгжчихөөсөө гэсэндээ л загнаад байгаа. Энэ муу хитэн сайд дарганараа ч гэсэн тийм үстэй. Загнаал ирэхлээр чи ингээл энэ муу амраа шоолдог хээ гэл ингээл үсгэцгээ ингээл хаяал. Ер нь татварыг буулгач ил да гэж би. Хашиг ална гэл ингээл тий. Ингээл яачих чинь монгол хүн чинь нөгөө чон жавранд ингээд жавхаачдаг гэдэг шиг монгол хүн бодлол ингээд хэрүүлдэж жавхаачж байгаа байхгүй тэгээд хэрвээ хин нэгэн амиа орлохгүй юм уу архинд ороод ирэх юм бол энэ аргыг хэрэглээрэй. Үнэхээр гоё гэгэл мэтэй тасархаа. Жохон стрессцсэн үү? Цагаан эдлаагийн weekly show-оор өндөрлж байна баярлалаа. Өнөөдөр жоохон цөөхөлтнээ байсан ч гэсэн бүр таач мар зуулаа юм шиг яаж амар шүү. Тийс нүүгэлт чинь тэгээд баярлалаа манайхаа. Тэгээд татвараа буулгацгаая. Дарганараа худлаа шаахаа болцгоё. Тэгээд оюутан дарга уураа барьж сураа. Амьдрал хэцүү байгаа нь үнэн шүү дээ. Тэ. Тэгээд баярмаа гişүнээс ер нь уучлалтгүйгаарай. Наад чи айгүй муухай маш муухай зан гаргасан шүү. Бусад хүмүүст нэг ингэж ханддаг юм бол яг эмгтэй хүнд тэгээд өөрхий цөөх дотроо цөөх болцсон байгаа шүү дээ тэр хүн чинь. Нам дотроо хүртэл цөөх болцсон байгаа шүү дээ. Тэгэл нэг энэ хүнийг дарамтлж болно гэсэн юм шиг ийм муухай хандлага гаргаж болохгүй. Тэгээ бүгдээрээ дараагийн 7 хоногт яах вэ манайхаа?
татраа багасгах гэдэг аяндаа бөөнөр нэгтгэсэн шүү зөө. Нэг хүн ч байсан хамаагүй. Заавал олол авахгүй яг телевиз үзээ сууж байгаа таал зургаас үлчих. Аватараас үлчих. Энэ доор байгаа юм яагаад. Тэгэд видео хөвөл бүр сайн шүү манайхаа. Энэ гаруудыг бүр ингээ шоконд ортлоо шаалдаа. Тэгээд нэрээ энэ хүмүүсийн амьдрал хэцүү байгаа юм байна шүү дээ тий. Залуу хүн байж чи олон юм нэрээ хэцүү байгаа юм байна гэж бодох хэрэгтэй байхгүй тий. Тэгээд дараа 7 хоногт эргөө уулзцаа баярлаа. Энэ намраас ихтэй шоу баярлаа.